Ус бол үнэлэгдэх ёстой чандман эрдэнэ. Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах чиглэлээр Оросын холбооны улсын Стриж Телематика мэдээлэл технологийн компани Арзамасский прибой-строительный завод имени Пландина хэмжих хэрэгслийн багажны үйлдвэртэй хамтран шинэ технологийн ус хэмжигчийг мэдээллийн системд нэвтрүүлж буй үр дүн цаашдын зорилт. Яагаад Арзамас Стрижийг сонгох болов? Манай компани зорилго нь хэрэглэгч аж ахуй нэгж байгуулга айл өрхийн шаардлагыг хангасан хамгийн чанартай, хамгийн найдвартай үндэсний усны тоолуурыг нийлүүлж шинэ дэвшилтэт технологиг нийтийн аж ахуйн үйлчилгээнд нэвтрүүлэх ажил юм. Хүн амын өсөлт болон хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөртэй уялдан усны хэрэглээ нэмэгдэж, усны нөөц багасч байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Иймээс хэрэглэгч бүхэн усны үндэс нь ус хэмнэхийн ач холбогдлыг мэдэрч, усаан хайр гамтаа хэрэглэх шаардлагатай болоод байна. Орон сууцны айл өрхийг тоолууржуулах нь нийслэлийн үндэсний усны нөөцийг хамгаалах, усны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, айл өрхийн санхүүгийн үр ашиггүй зардлыг бууруулах ач холбогдолтой болно. Ийм цаг үед хүн амын үндэсний усны нийлүүлэлт, түгээлт, усны тоолуур нийлүүлэх суурилуулах ажлыг аж ахуйн нэгжүүд ямар хэмжээнд хийж байгаа, үүнд хэрхэн анхаарал тавьдаг болохыг бид юуны өмнө эрэл хайгуул хийж судалсан билээ. Манай компани нь Оросын холбооны улсын Арзамасский прибой-строительный завод имени Пландина үйлдвэрийн Арзамас усны тоолуурыг Монголын зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш 1.8 жилийн хугацаанд 70 орчим харилцагч байгуулга, үүнээс 63% нь байнгын харилцагч болж чадсан. Манай байгуулга нь бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгж айл өрхүүдтэй эргэх холбоотой ажиллаж, бүтээгдэхүүнд гарч байгаа өөрчлөлт, явцын талаар хяналт тавьж ирсэн. Энэ хугацаанд бүтээгдэхүүний талаар үйлчлүүлэгч хэрэглэгчээс ямар нэгэн гомдол гарч байгаагүй лээ. Тиймээс манай байгууллагын судалгааны багийнхан АПЗ үйлдвэрийн хэмжих хэрэгслэл болох ус, хийн, алко, дулаан, бохирын усны хэмжих хэрэгслийг судалж ажиллаж байна. Хөгжиж байгаа орнуудад усны тоолуургүйгээр хууль бус ус хэрэглэх, төлбөрөөр төлөхгүй ус хэрэглэх, шугамаас нууцаар ус авах гэд усны алдагдaltaй тэмцэх хүндрэлтэй байдлын тухай өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд зөвлөж бичсэн байдаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө нийт хэрэглэгчдийн зөвхөн 14.5% нь усныхаа хэрэглээг тоолуураар тооцож, Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн зориултаар шахсан борлуулсан усны харьцаа 50.6% буюу ийм хэмжээний усны алдагдал хүлээж, хоногт шахан түгээж байгаа усныхаа 49.4%-ийг борлуулан төлбөрөөр авч байсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ус хангамжийн гадна сүлжээний алдагдал 20%, усны тоолуур хэмжих хэрэгслийн наривчил зэрэгээс хамаарсан усны алдагдал 5% байна гэсэн судалгааны дүн байна. Арзамас хэмжих хэрэгслэл Стриж мэдээллийн систем нь Оросын холбооны улсын хэд хэдэн хотуудад хэрэгжүүлж, олон улсын чанарын шаардлага хангасан чанар стандартын хувьд Монголын зах зээлд нийцэх, шилдэг шинэ технологи бүтээгдэхүүн гэдэг нь нотлогдсон тул өнөөдөр бид зах зээлийн улам бүр тэлэх, хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс оршин суугчид хэрэглэгчдэд үйлчлэгээний таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин хэмжих хэрэгслийн үйлчилгээний лабораторийн төвийг 24 цагийн турш дуудлага, засвар үйлчилгээ болон шинэ технологи болох мэдээллийн системийг хянах ажиллагааг нэвтрүүлэх, өргөжүүлэх, цогц шийдэлд хүрэхээр бэлтгэл ажил хангагдан ажиллаж байна. Шинэ технологийн Арзамас Стриж мэдээллийн системийн танилцуулга. Усны тоолуурын өгөгдлийн диспетчерийн зохицуулалтын үйл явц. Усны тоолуурын диспетчерийн систем Стриж технологи нь орон сууц, нийтийн аж ахуй салбарт ашиглагдах хамгийн оновчтой шийдлийн нэг юм. Стриж технологийн үйлчлэх хүрээ, ажиллах хугацаа ба наривчлах чадвар зэрэг онцлогуд нь одоогийн байгаа шийдлүүдээс 10 алхмаар урагшлан төрүүлсэн байдаг. Стриж нь орон сууцны барилгуудад усны тоолуурын үзүүлэлтийг зайнаас цуглуулдаг ба энэ шин технологийн хувьд өрсөлдөгч байхгүй номер 1 систем болсон байна. Стриж системийн үүрэг дийлэнх байрнуудад усны тоолуур суурилуулагдсан байдаг. Тэдгээрийн үндсэн үүрэг нь оршин суугчдын хэрэглэж байгаа усыг нарийн тооцоолох тооцоо. Гэвч оршин суугчид ихэнхдээ үзүүлэлтийг өгөхдөө мартчихдаг. Заримдаа зарцуултыг алдаатай өгдөг, зарим нэг нь түүнийг зориуд багасгадаг. Үүнээс гадна тоолуурыг зогсоох, эсвэл түүний заалтыг бууруулах 10 гаруй арга байдаг бөгөөд зарим оршин суугчид санаатайгаар тэдгээрийг ашигладаг. Ингэснээр хэрэглэгдэж байгаа усыг нарийн тооцоолох боломжгүй болдог. Орон сууцны байгууллагууд эсвэл бусад оршин суугчид дутууг нь өөрсдийнх нь халааснаас төлдөг. Заалтыг зайд дамжуулах усны тоолуурууд. Харин одоо бол тоолуурууд өөрсдөө бодит цагийн горимд заалтыг дамжуулна гэж төсөөлөд үз.
тоолуурын заалтыг гар аргаар цуглуулах шаардлагагүй бөгөөд шууд диспетчерийн систем дээр нь хуурамч мэдээлэл өгөх ямар ч боломжгүй болно. Стриж системийн шийдэл. Стрижийн ажиллах зарчим нь хөдөлгөөний толгойн технологитой төстэй. Гэхдээ илүү хялбар бөгөөд найдвартай. Байрны тоолуур болгоны заалтыг стриж нь суурин станцуудын сүлжээгээр интернетэд дамжуулдаг. Усны тоолуурт стриж модемыг холбох. Нэг чухал зүйл гэх юм бол импульсын тоолууртай тохиолдолд нэг модем шууд хоёр усны тоолууртай холбогдно. Суйрлуулж тохируулсны дараа модем өдөрт 2 удаа хэрэглээний өдөр болгоны мэдээллийг дамжуулж эхэлдэг. Модем нь заалтуудыг байнга тэмдэглэн тэдгээрийн нийлбэрийг тооцсон цаг болгоны усны зарцуултыг гаргадаг. Стриж модемтэй тоолуурыг суйрлуулах. Хэрвээ байранд усны тоолуур суйрлуулаагүй, эсвэл суйрлуулсан усны тоолуур импульсын гаралт байхгүй тохиолдолд стриж Aqua 1-ийг шууд суйрлуулна. Нэг модем 2 төхөөрөмж суйрлагдана. Энэ нь суур хэмжих хэрэгсэл нь ар замаас үйлдвэрийн усны тоолуур, дээд хэсэгт нь стриж Telematica компани шинэ технологи болох модем юм. Энэ нь усны хэрэглээний заалтыг автоматар өөрөө шууд мэдээллийн төв рүү илгээхээр тусгайлан зориулагдсан байдаг. Ингэснээр хэрэглээний мэдээллийг шууд дамжуулж эхэлдэг. Ажиллах зарчим нь аль аль нь маш хялбар. Суйрлагдсан зайн 10 жил ажиллахад хүрэлцсэн. Энэхүү стриж модем нь ус алдалт болон тоолуурыг салгах, соронзон мэдрэгч, тоолуурыг зогсоох, гацаах гэх мэт оролдогын талаарх мэдээллийг шууд мэдээллийн төвд мэдээлнэ. Усны энгийн тоолуур шиг суйрлуулагдана, ямар нэгэн нэмэлт үйлчилгээ шаардлагатай. Усны хэрэглээг мэдээллийн системээс харах. Ашиглалт үйлчилгээний байгууллага нь харьяалагдах орон сууцныхаа айл өрх тус бүрийн тоолуурын заалтыг мэдээллийн системээс харах, бүрэн хянах боломжтой. Энэ нь ашиглалт үйлчилгээний байгууллагын байцаагч нар сар болгон айл өрх бүрийн тоолуурын заалтыг орж авах, утсаар оршин суугчдаас мэдүүлэхийг шаардах, таах, буруу бичих, шивэлт хийхдээ алдаа гаргах гэх мэт оршин суугч ашиглалтын байгууллагуудын хоорондын үл ойлголцлыг үгүй болгоно. Оршин суугчид нь интернетэд холбогдсон ямар ч төхөөрөмжөөс хувийн аппликейшнд нэвтэрч өөрийн усны хэрэглээг хянах боломжтой. Энэ нь Wi-Fi орчны нөхцөлд хаан ч явж байсан гар утаснаас харах боломжтой. Ингэснээр оршин суугчид нь усны хэрэглээгээ буюу мөнгө хэмнэх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Стриж мэдээллийн систем нь маш олон давуу талууд байгаа. Ашиглалт үйлчилгээний байгууллага нь ерөнхий тоолуур дээр суйрлагдсан тохиолдолд оршин суугчдын усны хэрэглээг хянаж, харьцуулалт хийх, дүгнэлт гаргах, сар болгоны бичлэлтийг санхүүгийн програм руу шууд шилжүүлэх, мөн ямар ч системтэй нэгдэх боломжтой. Энэхүү шинэ технологийн шийдлийг ямар ч байгууллагын хувьд нэвтрүүлэхэд хялбар бөгөөд ажлынхаа ачааллыг хөнгөвчилж, усны алдагдлыг илрүүлж байгаа гэх мэт маш олон давуу талууд харагдаж байгаа юм. Стриж усны тоолуурын заалтыг зайнаас цуглуулах. Стриж технологи нь орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт усны нөөцийг тооцох хамгийн оновчтой шийдэл юм. Стрижийн онцгой давуу тал нь ус, дулаан, цахилгаан, хийн тооцооны хязгааргүй олон тооны хэмжих хэрэгслийг ямар нэгэн нэмэлт тоног төхөөрөмжгүйгээр мэдээллийг богино хугацаанд цуглуулах боломжтой. Ингээд хэмжих хэрэгсэл нь өргөн хүрээний нутаг дэвсгэр дээр байрлсан байж болох юм. Дамжуулалтын хүрээ 10 км. Стриж системийн мэдээлэл нь хотын хүнд хэцүү саадтай нөхцөлд өгөгдлийг алсын зайд дамжуулах боломжийг олгодог. Дохион модемаас хамгийн ойрон суурин станцад хүрнэ. Ингээд ханага бүтцүүд ямар нэгэн ноцтой саад болдоггүй. Зай ажиллах хугацаа 10 жил. Стриж систем нь бүрэн биеийн даасан радио модуль нь маш бага эрчим хүч хэрэглэдэг нь суйрлуулагдсан зайг солихгүйгээр 10 жилийн туршид тасралтгүй ажиллах боломжтой юм. Бид энэ бүхэнд өгөгдөхөнд дамжуулах шинэ өндөр үр дүнтэй технологийн тусламжтайгаар хүрсэн. Цаашлаад энэхүү систем нь дулааны хэмжих хэрэгслийн заалтыг зайнаас цуглуулах мэдээллийн систем, бохир усны тоолуурыг мөн адил зайнаас цуглуулах мэдээллийн систем, алко хэмжих хэрэгслийн заалтыг зайнаас цуглуулах цогц мэдээллийн систем юм. Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд усны ашиглалт, хэрэглээг тоолуурж болох ажлын явцыг эрчимжүүлэх, олон улсын хэмжээнд ашиглагдаж буй шинэ технологи, ус хэмжих хэрэгслүүдийг Монгол улсын стандарт нормын дагуу нэвтрүүлэх, засвар үйлчилгээ болон хянах ажиллагааг өргөжүүлэх нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй байгууллагуудыг бодлогоор дэмжих шаардлага зүйн ёсоор тавигдаад байна. Шинээр ашиглалтанд орж буй орон сууцны зориулалттай барилгуудад шинэ технологийн усны тоолуур буюу тоолуурын заалтыг зайнаас унших системийг нэвтрүүлэх. Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр, ASEAN-ийн дээд түвшний 11-р уулзалтаас гарсан мэдээлэл, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжил 2030 үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх.
Хэрэглэгчдийг тоолууржуулах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагад нийцүүлсэн техникийн оновчтой шийдлийг боловсруулан, норм нормативын бичиг баримтыг боловсронгуй болгох. Гэртээ усны тоолуургүй хэрэглэгчдийг тоолууржуулах асуудлыг улс, хотын төсөв, олон улсын төслийн хүрээнд шийдвэрлэх. Усыг хамгаалах, хэмнэх, уламжлалт зан үйлийг судалчлан таниулах. Төр хувийн хвшлийн түншлэлийн хамтын оролцоог бодлогоор хөхүүлэн дэмжихэд холбогдох байгууллагууд хамтран ажиллах. Төр засгийн болон нийслэлийн хэмжээнд дэмжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авах. Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх. Нийслэлийн захиргаа усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах журамд Монголын нөхцөл тохирсон шинэ технологиг ус хэмжигчийг нэвтрүүлж буй аж ахуйн нэгж байгууллагыг хөрөнгө оруулалтыг эргэн төлөвлөх таатай нөхцөлийг бүрдүүлсэн санхүүжилтийн механизмыг тусгасан тодорхой өөрчлөлтийг оруулж холбогдох байгууллагуудаар дэмжүүлэх зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Монгол улсад барилгын болон нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар энэ тэргуунд усны алдагдлыг багасгах, усны ашиглалт хэрэглээг тоолууржуулалтыг сайжруулах, шинэ технологийн мэдээллийн систем нэвтрүүлэх нь үр дүнтэй болж бид шийдвэрлэх гарцаан олж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн асуудлаа хэлэлцэхэд тунгаан бодож дэмжинэ гэдэгт итгэж байна.